Хянан шалгах төр хорооноос оюутлахын сонсголыг нэгтгэн засгийн газар чиглэл өгөх тогтоодын цэцлийг өнөөдөр оруулж ирлээ. 4 үндсэн чиглэл бүхий тухайн тогтоодын цэцэлд онцлогийн лиценз олголтыг шалгаж, хууль зөрчсөн бол цуцлан Монгол улсад алдагдал дарамтгүйгээр хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах. Зөвхөн хувь нийлүүлэгчдийн гэрээг шинжилж хүүг бууруулан алдагдсан боломжийг тооцоох. За оюутлахын ордод тавихаар хяналтыг сайжруулах. Монгол улсын хүртэх ашгийг 53% хүргэх нөхцөлийг гэрээнд тусгаж 5 жил тутамд өрөөгөөжийг нь тооцох агуулгуудыг тусгажээ. Гэвч энэ тогтоодыг улсын хурлын гишүүдэд танилцуулалгүй шууд чуулганы хуралдаанд оруулж ирсэн нь шүүмжлэл дагуулж байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсон байна. Ямар тогтоодын төсөл одоо бид батлая гэж гадаагааг одоо би мэдэхгүй байна. Тэгээ тараасан юм уу? Хизээ тараасан. Гүг хизээ тараасан. Өнөөдрөө тэгвэл энийг танилцсамаар байна. Шууд хянан шалгах төр хороо их хурлын тогтоол оруулж ирээд чуулганаар конопно гэвэл энэ бол өөрөө бас дэгийнхаа хуулийг зөрчих ийм л эрсдэл байгаа байхгүй Батнайрамд гишүүнэ. Ямар нэгэн лобби орохгүйгээр хүндлэнгийн нөлөөлөлгүйгээр гаргаж бид нэр бүх талаас нь хичээсэн. Ганцаараа нэг шудраг хүн босны хулгайч юм шиг яриха болно шүү. Өнөөдөр хурлаар оруулах гэж их юм боллоо. Амаргүй юм бэ. Батнайрамд даргын би одоо энэ төр хороогод бүрэн дэмжиж байгаа. Тэрээс зовж орууллаа энэ төргээд бас нэг тийм бусад одоо 120 гишүүн одоо мэдэхгүй засгийн газар ямар ч одоо юу орж мэдэхгүй асуугаад нэхэд авч чадахгүй ингэж хэлэлцүүлж болохгүй. Бүр одоо чангаруулах хэрэгтэй, тодорхой хэрэгтэй гэдгийг санал хэлээд байгаа байхгүй юу? Гишүүд. Тэгэхээр бас ганцхан одоо Батнайрамд гишүүн хийгээд ажиллаад байгаа юм шиг бас гишүүд харж болохгүй. Мөн оюутлахын гэрээг гардан гүйцэтгсэн ерөнхийсэд ассан баяр хийгээд сангийн сайд баяр цогт нарын зүгээс өөрсдийгөө хэлс хэрэг чалгадаж шүүгдсэн гэдэг тайлбаруудыг өгч нэр бүхий улс төрчид хэрэг захиалсан тухай ам нээж байсан. Тэгвэл эдгээр асуудлууд шүүгээр шийдэгдэж мэдээлэл нь ил тод байгаа учраас эргэн сөхөх шаардлагагүй гэж төр орны гишүүд үзжээ. Хорооны хувьд бол энэ дээр тухайлан одоо бас асуудлыг авч үзэх нь бол үдсэн. Тэгвэл бол нэгэнт одоо нөгөө хуулийн элтийн байгууллага шийдэгдэд явсан асуудал нэгдүгээрт одоо энэ асуудал нь өөрөө ил тод нээлттэй захирам сайт дээр нь байж байгаа учраас энийг одоо бид нэг ажил олгож нэг ахтар олон нийтэд ил тод мэдээлэх нь яг вэ гэдэг байдлаар л хойш нь тавьсан байж байгаа. Нөгөө төгөр оюутлахын хилцээр үргэлжилж байгаатай давхцсан Монгол улс төрүүлж дуугарах нь ихэр оновчтой вэ гэдэг асуудал ч хөндөгдсөн юм. Төр хорооны хүчинтэй хугацаа 1-р сарын 2-нд дуусна. Иймээс ч энэ ондоо багтаан оюутлахын гэрээг сайжруулах улсын хурлын тогтоодын төслийг батлахаар болж байна. За өргөн барьсан тогтоодын төслийг зүйл заалтуудыг нь илүү чангаруулах ёстой гэдэг саналууд гарсан юм а.